За орой минь төргий. За энэ удаагийн лайваар хүүхэд ааш нэвтрээд өчн олдох байна. Одоо ингээд алдчих үедээ одоо өсвөр насндаа яваа хүүхэд эсвэл надтай холбогдож байгаа эцэг эхчүүдийн хувьд тийм асуултууд ирдэг бол харин хүүхдүүдийн хувьд ээж аав намайг ойлгохгүй маа. Тэг ингээд одоо Америктайгаа дүү маань надтай холбогдож байгаа байхгүй. Одоо ингээд хүнд эцэг ихтэй хэлэхээр намайг ойлгохгүй гэсэн айцтай эсвэл би загнуулна харилцаанд хэцүү болно эсвэл надад урам хугарчин намайг ингээд яг ийм ойлголттой байгаа би одоо ингээд нэг үеийнхээ хүүхдтэй үерхдэг байлаа гэтэл эцэг эхчүүд маань намайг ойлгодгүй яг ийм багтаа үерхэд одоо амьдралдаа алдах үедээ ч юм уу тийм айцтай байдаг гэдэг тийм асуултууд ирсэн. Тэгээд энэ дээр ямар гаргалгаа байгаа юм бэ? Мэргэжил сонголтын тухайд ч өсвөр наснаа гэд мэргэжил би өөрийнхөө сонирхлоор нэг ийм мэргэжил надад сонирхолтой юм шиг. Гэтэл нөгөө ээж аав маань надад яг ийм мэргэжил ирээдүйд мөнгө олохоор ажилдаа болчмоор тийм мэргэжил надад зөвлөөд идэг. Тэгээд эсвэл миний онцлог юу юм бэ? Миний яг чадвар юу юм бэ гэдэг дээр илүү фокуслаад төвлөрөхөөр миний чадвар бол ингээд ярих чадвартай би бусдыг ойлгох би бусдад туслах хүсэлтэй. Тэгээд ийм багт чинь намайг яг ийм мэрэгчлээ аавгаа дураад ийм мэрэгчлээ ээжээ дураад ийм мэрэгчлээ бол гэдэг наа гэдэг ч юм ийм асуулт хариултууд маш их ирдэг л дээ. Тэгээд энэ дээр ямар зөвлөгөө чиг өгөх гээд байгаа юм бэ гэхээр эцэг эхчүүд ингээд хүүхд болохгүй юм гэж ярьдаг юм хүртлээ яг үнэндээ яг үнэн гаргалгаа нь эцэг эхийн өөрийн сэтгэл зүйн байдал нь болоогүй байдаг. Хүүхдтэй өөрөө итгэж чадахгүй байдаг. Өмнө нь өөрөө алдчихсан алдаа эндэгдэл байлаа гэж бодоход тэр алдаа хүүхдтэй алдах эрхийг өгдөггүй. Өөрөөр хэлбэл хүүхдтэй итгэж чадахгүй наа гэдэг чинь өөртөө итгэл бас байхгүй байгаа гэсэн. Хүүхдээ эрсдэл хийх, алдаа хийж тэндээс олио зүйлийг сурахт нь ингээл цагийг хязгаарладаг ч юм уу. Эсвэл ингээд хүсэл мөрөөдөл ярихаар ирээдүйд алтгаас нь хайдаг. Наа мэрэгчлээ угаасаа явааргүй штэ. Эсвэл чи хитрхи сэтгэл хөдлөлөөр хандаад байна. Би чамаас олон жил насалсан, олон амьд илээсэн болохоор энэ амьдралыг мэдээд байна. Тэг би мэднэ, чи мэдхгүй гэдэг харилцаагаар харилцааны яваад байгаа байхгүй. Би мэднэ, наад амьдралыг чинь туулаад үзсэн. Зөндөө алдаа оногийн туулаад үзсэн. Чи надтай одоо юу ярих вэ? Зүгээр миний үгээр яв гэв. Хүүхдэд гэсэн чинь яг өөрийнхөө сонирхлоор би арай өөрийнхөө дуртай юм хийгээд дуртай мэрэгчлэрээ ингээ хад жаргалтай баймаар байна. 40 жил 50 жилийн амьдрал гээд. Гэтэл энэ дээр ингээд нэг уулз цэг байхгүй болчиход байгаа зү ингээд одоо нэрээ ээжих хин зөвч юм шиг тийм нэг талаас нь харахаар ээж аав нь бас нэг хүүхдээ гэр бүлийн харилцаан дээр ирээдүйн хосоо сонгохт нь ч тийм нэг найз залууд болчдөг. Тэгээд дараа нь ингээд алдаа гаргуул яана гэж айцтай. Нөгөө талдаа бас мэрэгжил сонгуулаад нэг цалин цагаад нь хүргээд ажил амьдралд нь золгуулчих гэсэн гэдэг ээжийн нэг бодол байдаг. Аав нь ч нэг бодол байна. Тэгвэл хүүхдийн бодол бол шал өөр. Жишээ нь бид нар ингээд 20 дугаар зууны хүмүүс 21 дугаар зууны хүмүүстэй харьцаад байгаа байхгүй. Тэгээд бидний үе одоо жишээ социализм өнгөрөөл дөнгөж ардчлал социализм үеийн бодол ажиллаж байгаа ингээд сэтгэлгээ гавшгаач төлөвлөгөө 5 жил 10 жилийн төлөвлөгөө гэдэг сэтгэлгээ чинь одоо бидний хүүхдийн үеуд одоо ингээд 10 жил төгсөж байгаа хүүхдүүдийн сэтгэлгээ бол бүр асар өөр байгаа байхгүй юу? Ядаж ингээд ажилтсан сэтгэлгээнээс тэдэг гараад ингээд одоо ингээд тэрбумтнуудын судалгаа байгаа байхгүй дэлхийн 2013 оноос хойш гарсан. Тэдгээр тэрбумтангууд ихэнх нь залуу хүмүүс. Тэг бидний төсөөлж байгаагүй зүйлийг эдгээр хүүхдүүд хийж чаддаг тийм хоёрын потенциал, мэдлэг чадвартай болсон байхгүй. Сэтгэлгийн интернет гэдэг зүйл гарч ирснээр бүр ингээд задарсан байгаа байхгүй. Гэтэл бидний үед интернет байгаагүй, багад маань тийм зүйл байгаагүй учраас бидний хувьд арай мэдээлэл хязгаарлагдмал байсан учраас тэрийг ойлгох чадварын хувьд зүгээр нэг мэрэгжил сонгоод ажил хийх юм байна. Тэгээ ажил хийгээд нэг орлоготойгоо золгоод хоолтойгоо золгочвол энэ тэгээд цаашаа болчихно. Нэг сайн хантай болчихвол болчихно. За тэхийн тулд нэг охиноо нэг даруухан байлгач. Нэг хүүхд мөхтөө ирэхгүй байлгаж байгаа л нэг үн цэнтэй эмэгтэй ивэр нь байлгаад тэгээд нэг хадамд гараад өгчвөл миний энэ амьдралын зорилго оршлоо гэд. Ээжүүд аауд тийм бодлого бодоод. Гэтэл хүүхдийн сэтгэл зүйд яг юу болоод байгаа юм те? Бид нар болохгүй гэсэн зүйлийн төлөө илүү тэмүүлдэг. Болохгүй гэсэн зүйлийн төлөө хийж гисэн алдна гэсэн зүйлийг харин алдсан байдаг те. Гэтэл ингээд бид нар өөртөө буруу зүйл рүү хүүхдүүдэд түлхэх юм хийгээд байдаг хгүй. За тэгчвэ. За ингэчвэ. За тэгж байгаа л тэгдгий шүү. Би ингэж алдсан шүү. Чи ингэж алдваа. Тэгэл ингээд сайн анзааруул гэр бүл багтаа гэр бүл нь
эцэг их нь ингээд салж исэн, гэрэлт нь амжилтгүй болсон ээж аавын хүүхдүүд том болоод гэрэл бүлийн асуудалтай салалт үүссэн байдаг. Энэ нь юутай холбоотой байдаг вэ гэхээр 70 дахь умсарт бидэнд ээж аавдаа хаягдсан мэдрэмж, ээж аавын салсан тэр мэдрэмж нь хүүхдэд өөрт нь буруугаар туссан байдаг. Би надаас болоод миний аав ээж салчлаа. Одоо би хин ингээ гологддtiin байна, хаягддtiin байна. Тэгээ ирээдүйд ингээд гэр бүл одоо охин хүүхдэлээ гэж бодоход дахиад хүнтэй ингээ гэрлэхтэй. Би энэ хүнд хаягдчихвол яана гэсэн айдастай. Би энэ хүнд гологдчихвол яана гэд. Тэгээ өөрөөрөө байж чадахгүй тэр хүн таалагдж маш хичээн. Тэгээ дараа нь өөрөөрөө байж чадахгүй таалагдах хичээсэн маска авч хаяхаар тэр хүн яг өөрөөрөө оршиж чадахгүй учраас тэр хүнд онцгүй таалагдахгүй хүн болж байгаа байхгүй. Зүгээр л гэрт байдаг тавилах шиг тийм эмэгтэйчүүд маш их болдог тийм. Тэгвэл эн чинь гэр бүлийн харилцааны асуудал эндээс бас үүсдэг. Гологцсон мэдрэмж, хайраар дутсан мэдрэмж байгаа шүү дээ. Ээж авдаа хайрлагдаж өсөөгөө тийм өсгөлм мэдрэмжтэй хүмүүс нөхрөөсөө илүү их хайрыг нэгдэг. Нөхөр нь хайрыг өгөөлэдэг. Тэр хайрыг мэдэрдэггүй, ойлгодоггүй. Дээрэс нь нөхрийн хайрыг авцсан мөртлөө дээрэс нь эцэг эхийн тэр багадаа авсан тэр дутуу мэдрэмжийг нэхэлээдэг нөхрөөсөө. Тэгээд юу дутаад байгаа мэдэхгүй. Гэрт бүх зүйл байна. Тэр машин байна, байр нь байна. Бүх зүйл нь байна. Тэгээд нөхөр ингээл чадхаатаараа халамжлах гал өөрийгөө өөрчлөхгүй л бас нэг өөрийнхөө эмэгтэй, өөрийнхөө эхнэрийг нэг аз жаргалтай байлгаж гал хичээгээл лээдэг. Гэтэл нөгөө эхнэрт нь нэг сэтгэл дондор. Нэг хоосон. Тэгээ өөр зүйлүүдийг хайгаал яваад байна л та. Одоо ингээл нэг сэтгэл амархан болгочоор эсвэл нэг хувц аваад нэг сэтгэлээ жоохон тайвшруулаад тэгэл нэг тухайн үеийн момент асаад байгаа тэр нэг хоосон мэдрэмжийг ингээд дарчна. Тэгсний дараагаар буцаал энэ байдал үргэлжлэн л дээ. Тэгэл ингээд чи намайг хайрласангүй, чи намайг ойлгосонгүй, чи намайг тоосонгүй гэл. Тэгээ нэг нөхөр нь ажилдаа холбогдож чадахгүй үе байлаа гэж бодвол буцаал тэр мэдрэмжээ чи намайг тоосонгүй, хайрласангүй гэд. Тэгэхээр нөгөө нөхөр нь байнга ингэж тоож ингэж байнга халамжилж үнэндээ хинч тийм чадвар байхгүй байхгүй. Тэгэхээр энэ тал дээр яалтчгүй ингээд бидэн шиг эцэг их нь багтан салсан. Ялангуяа ингээд зах зээлийн нийгэм чилжиж байгаа үед гэр бүл салт 1990-ад оноос хойш маш их байсан. Ингээд миний 10 жил миний эргэн тойроо оюутан ингээд харахад дандаа л хойд автаа хойд ээжтэй гэсэн хүмүүс маш олон байсан байхгүй. Тэгэд эдгээр хүмүүс ингээд гэр бүл салт дахин давтагдаад идэг. Энэ нь бас л бидний 70 дахь умсарт шингэцэн энэ мэдээлэл болохгүй салчдаг байлээ те. Эсвэл ингээд зүхтах мэдрэмж, эсвэл хаягдхаас айсандаа өөрийгөө хамгаалах үйлдэлүүд хий сэтгэл зүйн төр инстинкт төр хийгээд байгаа үйлдэлүүд чинь бид бас гэр бүлийн харилцаагаа бүр юм хөндий болгоод 8 жил 10 жил амьдарсан бүр хэдэн жил амьдарсан байсан чинь ингээд хань ижилдэг ярилцаж чадахгүй яг чин сэтгэлээсээ хайр гэдгийг нь ойлгож чадахгүй энэ намайг хайрладаг энэ намайг халамжилдаг яаж л ингээд фэйсбүүкээр дөрөв хайргүй бол тэр хүнээс сал эсвэл ингээд ганцаараа амьдр гэдэг тийм уриалга яваад идэг. Тэгвэл яг ингээд тэр хайрыг ойлгоод байгаа юм уу таныг нөхөр чинь хайрлаад байгаа ихнэр чинь хайрлаад байгаа тэр хайрыг ойлгоод байгаа юм уу тэр дутуу мэдрэмж хаанаас үүссэн тэр анх үүссэн цэг анх үүссэн тэр үүсэл гарлаа 70 дахь умсартаа янзлахаас нааш тэр хизээч өөрчлөгдөхгүй л дээ. Тэгэхээр энтэйгээ заавал ажиллах хэрэгтэй. Тэгээд өөртөө тийм дутуу мэдрэмжээр өссөн хүмүүс хүүхдэд тэр хайрыг өгч чадахгүй. Тэгээд хүүхдээс илүү хайр нэгэдэг. Миний хүүхд нааг ойлгох. Бусад аль хүүхдүүд чиг юм ээжтэй инэрлтэй аавтай ачлалтай байхгүй. Эсвэл ингэ яг өөршгөө байлгах гэдэг хүүхдийг. Би ийм онц сурдаг, би ийм арчаатай, би ийм урлагийн авьяас дах чинь. Чи яагаад ийм аюусгүй юм? Чи цэвэр чимтгэд даруу байл та. Чи ийм даруух охин бай. Яасан далжгаар хүүхд чинь далзаар алцгаар ахаар хүн таалагддаг байхгүй. Түл яг үнэндээ тэр далжгаар алцгаар нээлттэй юм яриас тэр зүйл чинь тэр хүүхдийн өгөгдөл байж болох байхгүй юу? Таны хамгийн хүзээ ядаад хүмүүс бол наад зангаа болчих гэж байгаа зан чинь таны өгөгдөл авах магадлал маш өндөр. Би дээр нэг гой кейс ирсэн дээр нэг охин бүжиглээд бүжиглээд гэж маш хөдөлгөөн хийгээд байдаг байсан. Тэгээд аав ээж нь сэтгэл зүйчдэр аваачаад учир нь олоогүй ингээд сэтгэл зүйн ингээд хит төвлөрч чадахгүй тийм эмгэгтэй хүүхдээ наа гэд. Тэгсэн чинь ингээд хүүхдийн бүжгийн багш энэ төр аваачаад дараа нь тэр хүүхд бүжгэлж байгаа хараад дэлхийн шилдэг бүжигчин болсон гэд. Тэгвэл таны хүүхд заавал бусдын хүүхдтэй адилхан даруухан байх албагүй цэвэр чимтгий тийм охин байх албагүй шүү дээ. Өөрөн гэсэн өгөгдлөөрөө л явна. Авиас чадвараараа л илүү мөн чанар гэд тал руугаа илүү хандуул илүү дээр. Гэтэл ээжүүд өөртөө ямар ч итгэлгүй, өөртөө ямар ч цаг гаргадаггүй өөрийгөө хайрладаг болохоор хүүхдүүдээсээ хайр нэхэн. Чи намайг хайрласангүй. Эсвэл чи намайг ойлгодгүй. Жишээ нь ингээл миний хүүхд эвдэрчлээ өстой эвдэрчлээ намайг зовоогоод байна гэл хүүхдээ явуулна.
яриулна. Эсвэл нөх хүүхдүүд нь ч надтай өөртөө холбогдно. Ээж аав маань намайг ойлгохгүй байна. Тэсэн чи яг үнэндээ асуудал хүүхдэд байдаггүй. Ээж аавд нь байдаг. Ээж аавд нь өөрсдөө тийм одоо жишээ нь багаасаа өсөхдөө хүмүүжлийн санхүүгийн хувьд мөнгөний шал өөр бодолтой тий зарцуулах эмгэгтэй бусдын төлөө зориулах тийм эмгэгтэй. Тэгээ нөгөө талдаа бас бусдтай харилцахтаа өөртөө итгэлгүй бусдыг дандаа сөргөөр харчих гэдэг тийм сэтгэл зүйн байдлах өөрөө хүүхдүүдээсээ тусгаж харчаал хүүхдүүдээ буруутай байна. Миний хүүхд идэрсэн. Тэгтэл яг үнэндээ асуудал хаана байна вэ гэхээр ээжийн бага наснд байгаа байхгүй. Ээжийн бага наснд тэр ээж аваасаа хайр гэдэг зүйлийг авсан юм уу? Яг хайр гэдэг зүйлийг авахтаа яг ямар утгаар нь авсан юм? Ойлгоцсон гэдгээр. Тэгээ багадаа бид нар хорон ертөнцийг гайхалтай юм байна. Үнэхээр хүмүүс надад хайртай юм гэдэг мэдрэмжийг авсан хүмүүс бол шал өөр мэдрэмжээр хорон ертөнцийг хардаг бол багадаа ингээд ээж авдаа орхиулцсан маш олон бэрхшээлийг тулаал яваад байдаг шүү дээ. Тийм хүмүүсийн хувьд болохоор хорон ертөнц амар аюултай орчин, хэцүү орчин, амьдрал хэцүү шүү дээ. Амьдрал санс шиг тийм амархан биш. Тэгэхээр нөгөө талдаа хүмүүс чинь амархан штэ бодол бүтдэг ингээл нөгөө эрг хүмүүс яваад байгаа зү. Гэтэл нөгөө талд нь маш хэцүү, зовлонтой, хүүхдч тийм байна, нөхөрч тийм байна. Дандаа гоншгондог тийм болсон хүмүүс байдаг. За тэгэхээр яг энэ лавья юу хүрхийг хичээд байгаа юм гэхээр ээж та, аав та хүүхдтэй мэрэгжил сонголт байна уу? Амьдрал заахаас өмнө таны амьдралын туршлага таны хүүхдийн амьдралтай давцахгүй шүү. Таны 20 дугаар зууны тэр сэтгэлгээний цар хүрээ яг одоо байгаа энэ интернет 900-д байгаа хүүхдийн сэтгэлгээтэй давцаж тэрийг ингээл за нэг ажилтаа амьдралтаа золгуулчих гэдэг үднээс биш. Миний хүүхдийн авиа чадвар юунд байгаа? Юу хийвэл дуртай байдгийг гэдэг тэр илүү суйрлуул, илүү амжилт болно. Цаан ч гой тестүүд гарцсан байна. Тэр хүүхдийн мэрэгжлийн чиг баримжаа олгодог төвүүд зөндөө байна. Сэтгэл зүйн маш олон судалгаа шинжилгээтэй тестүүд нь зөндөө байна. Таны хүүхдэд яг ямар ур чадвар байгаа? Миний хүүхд инженер болно. Одоос даалгах мэрэгжлийн барилгын инженер. Гэхдээ миний хүүхдийн програмаар л явна. Яг өстө мөнгө хийж ш тэдний хүүхд хийж байна. Манай хамаатны тэр өстө мөнгө хийж штэ. Мөнгөний одоод ингээд ашиг орлогын бодоод. Гэтэл таны хүүхдэд тийм ур чадвар байгаа мó? Хэдэн цагаар суугаад програм бичих ур чадвар нь байгаа мó? Эсвэл ингээд үнэхээр та тэр 40 50 жил таныг энэ хорвоогоос явсан ч гэсэн тэр хүн тэр мэрэгжилтэй сэтгэл хангалуунаар хийх боломж байгаа мó? Яг үүндээ ур чадварын тест эдгээр нөгөөд тэр дэлхийн тестийн нөгөөд ингээд хүүхдтэйгээ танин мэдих процесст илүү анхаарах юм бол илүү амархнаар өөрөөр хэлбэл илүү цаг гарцдаггүй нэг мэрэгжил сонгочвол 4-5 жил сураад тэрнийхээ дараа мэрэгжлээ солонгоч явж байгаа хүмүүс байдаг. Эсвэл ажил хийгээд ажилдаа дургу гэсэн хүмүүс байдаг тий. Зөндөө их сургуулийн төлбөр баггүй мөнгө шүү дээ тий. Тэрнээс өмнө анх хүүхдтэй ажилчмаар байгаа байхгүй. Хүүхдээ ингэ шүүмжлэхгүй. Дандаа ярихдаа шүүмжлэнэ. Эсвэл хянаад цагдана. Эсвэл ингэ айцаар нь өдөртэй найз амттай болох юм бол бас тэгэл жирэмсэн болол эцэхгүй хүүхд гаргаал. Тэгэхээр тэр хүнд айц үсэд ш. Тэр хүүхдэд айц үсэд. Айцаар нь өдөрт гарга бол хамгийн арга айцаа арга. Тэгэхээр бид нар хүүхдэд айлах гэж болтдог. Тэгээ гадуур гахаар цаа чин хүний 8 гарцсан нэлэг бүр чинь зүсэд авчих үү. Эсвэл ингэж нэг сонь үгээр гадуур явж байгаад тэгээд алтчих. Тэгвэл та хүүхдтэй итгэх хэрэгтэй. Итгэх тусам таны хүүхд итгэлийг чинь даах гэж оролдоно. Таны хүсэж байгаа дэр сайн өвчж болох байхгүй юу яг үнэндээ. Тэгсэн чинь бидний бодол эцэгчүүдийн бодол нь болохоор яг ингээ хянаад цагдаад байвал эсвэл ингээд мэржил сонголтын төр миний бодлыг тулгаад байвал тэгээд хүүхдүүд нь эхлээд ингээд өөрөөхөө яг дотроос хүсэж байгаа дэр зориг мөрөөдөл ингээд ярихаар чи жоох юм ч байгаа мэддэг юм. Би чамаас илүү насалсан юм. Би чамаас илүү миний ярьснаар яваад алдсан юм юу байгаа. Би алдсан юм уу байгаа. Тэгвэл ингээд асуулт нь юу юм гэхээр та үнэхээр яг амжилттай тэр санхүүгийн хэрэгчлөөнд дурсан яг энэ тэр бонтонгууд чиг амьдарч чадж байгаа юу? Та яг хүссэн хэмжээнд амьдралдаа сэтгэл хангалуун байж чадчих байгаа юу? Хүүхдтэй ингэж дээрээс харьцах тусмаа та хүүхдээс холдсон шүү дээ. Би чамаас илүү мэднэ. Би чамаас настай, би чамаас туршлагатай, би чамаас ухаантай гэх тусмаа тэр хүүхд танд юугаач ярихгүй. Юу тэр ухаантай хүнтэй ярих. Юу тэр одоо яриул загнаад өглөөлн бөлий. Ээж ойлгохгүй. Тэр ингээд найз залуутайгаа ингээд үерхдэг аюу гоё яг зүв боловсноор ингээд эрэгтэй хүүхдийг танин мэдээд процесс нь ингээд үерхдэг. Одоо оюутан болохоор ингэж үерхэж байна. Би одоо энэ жил оюутан болж ингээд ярьж байгаа байхгүй.
Тэг эцэг ихтэй хэлхээс айдаг. Яахаар гэхээр ингэ зандаа загнаад өглөнө. Загнаж өглөх тэр процесс бол хүүхдийг улам цааш нь явуулнаа. Тэгэхээр та хүүхдтэйгээ харилцах байгаа бол яг нэг төвшөнд харилцаарай. Дээрээс битээ хараарай хүүхдээ. Энэ насны 90-ээс харахад өдийг 30 40 наслахад гэж дээрээс харахгүй. Яг хоёулаа нэг төвшөнд ээж нь ч бас мэдхгүй орчин хүүхдүүд ямар байдیں۔ Мэдхгүй хүсэл сонирхол нь юу байдیں орчин хүүхдүүд. Одоо хоёулаа ингэ цуг мэдээ судлаа л да. Цаа чи ямар арга зам бэ техникүүд байна. Бас энэ миний үеийг бодвол одоо орчин цаг чинь нээлттэй болсон шүү дээ, тэ. Интернет нь байна. Сэтгэл зүй бүр ийм дэлгэрэнгүй судалсан байна. Миний хүүхдийн сэтгэл зүйн онцлог ямар юм? Миний хүүхдэд ямар ур чадвар байгаа юм? Ямар мэргэжлэр хол явахаар юм? Миний хүүхд яг аль салбарт байх хэвээр юм гэдгийг ярилцахлоос биш. За тэрний хүүхд илүү мөнгө олж илээ. Чи нэг тэрэн шиг байгаарай. Битгий хүний чихийг халууцуулаад байгаарай. Тэгэл нэг яг үнэндээ тэр ээжийн айц юу гэж хүүхд нь одоо ингэж алдаа гаргаад тэгэд бүх хамаатан саданда алдаа гаргасан хүүхдэд болно гэдэг муулахаас айгаад байгаа байхгүй. Ингээд хамгийн том айц. Нөгөөдгөө бас хүүхдэд санаа тавьж байгаа айц мөн боловч яг үнэндээ хүүхдэд санаа тавьж байгаа хэлбэр чинь хүүхдэд яг зэрэгцээд ингээд яг сэтгэл доторх нь уутлаад яг л нөгөө чин сэтгэлээр хүүхдэд ямар ч айц үсэхгүйгээр нээлттэйгээр би ч мэдгүй чи ч мэдгүй миний охин миний хүү яг юу үсэж байгаа. Хоёул хүн ингэдэг байхгүй юу? Таны хүслээр өөрөө дуртай мэржлийг сонгосон ч байтэр хүн хичээхгүй яг үнэ. Яг та ингэ өөр таны хүслээр яг энэ мэржлийг тохирлсон чинь азар тэр мэржлийн тохирсон. Тэгвэл нэг эрсдэл гарахаар ээжээс болоо сонгоцсон шүү. Нэг алдаа гарах шантраад унчих шүү. Нөгөө ээжээс болоо сонгоцсон. Ишиг зүр энэ адгсан чаалаа гэдэг тийм зэдгүй бол өөр сонгоцсон чинь нэрэндээ би сонгоцсон ээж аваасаа зөрөө сонгоцсон гэд заавал ард нь гарна тэр их сургууль чинь миний ард би л өөрөө хариуцлах би л энийг өөрсдөө эн чинь миний сонголт эн чинь миний л амьдрал. Тэгэхээр өөрөө сонгосон зүйлдээ хүн илүү хариуцлагатай хандна. Тэг хүүхдтэй итгэхгүй зүгээр яг энгийн зүйл дээр ингээл хүүхдийг аяга бүрэн угаана гэдэгт бид итгэж чаддаггүй ш. Эсвэл хоол ганцаар хийж чадна гэдэгт итгэж чадахгүй урдуур нь орвол. Бүгднгийн урдуур нь орж үзээл. Тэснэ тэрэндээ нэрвтэн хүүхдтэй бүх ураа гаргана. Нөхөртөө уурлсан ураа гаргаал. Эсвэл гэртээ сууж байгаа ураа гаргаал. Эсвэл ингээд ажил дээр бас ураа авах. Тэр нь болохоор хүүхэд өөрөө өмөрөх чадваргүй учраас ураа гаргаж ингээд сэтгэл зүйн ээжийн сэтгэл зүйн сул дорой байдаг байхгүй. Тэрийг өөрөө анзаарахгүй л дээ. Анзаарахгүй. Ингээд явж байгаа дараа нь нэр болд юм шиг хүүхэд болохоор ээжийг уучлцдаг, хайрлцдаг. Миний ээж юм чинь ааштай да, ууртай да. Тэгтэл ээжийг уучлал хайрлал амар цагаах нар ингээд хайрлаад байдаг байхгүй. Ээж болохооргүй ээ. Нэглэх ухаантай, нэглэх зөвлөсөн, нэглэх амьдралын туршлагатай хүн. Тэгвэл нээлттэй л да та амьдралын туршлагатай та ухаантай. Гэхдээ энэ таны амьдралын зам байхгүй. Таны амьдралын туулаад өнгөрсөн 20 дугаар зуун 21 дугаар зууны заагаар ингээд явцсан. Тэгвэл одоо таны хүүхэд одоо ирээдүйн ажлын байр ямар болох гээд байгаа юм? Зарим ажлын байр байхгүй тодорхойгүй шүү дээ. Компьютер технологи 900 болоод энэ худалдагчид чинь роботод хийх гэдэг шүү дээ. Тэгжээс 20 дугаар зууныхаа ингээд туршлагаараа дайраад их хүүхэд рүүгээ болиож онгоцоор дайрахгүй маа гэд болио араас нэг трактороор дайраад байгаа хгүй бид нар. Одоо онгоцны 900 ч татчихвал трактораар л яриад. Миний үед ингээд болоогүй алдаагүй юм. Миний үед ээж аавынхаа хэлснээс зөрөөгүй юм. Энд чи хүмүүжлийнхаа зүрхгүй талаар би яриаггүй. Та хүүхдийнхаа сонголт хүүхдээ нэг сонсоод үзээч. Өчтөр би нөхрөө сонсоод үзээч гэдэг лайв болсон бол энэ одоо хүүхдээ сонсоод үзээч. Хүүхд чинь танд бараг танаас илүү танд сурахаар мэдлэгийг авсан баг шүү. Орчин цаг үе нээлттэй болсон. Бидний бодвол маш илүү нээлттэй болсон. Дээрэс нь болохгүй танаас илүү ойлгосон, таны сэтгэл зүйн хямралыг хүртэл ойлгосон байгаа. Ээж ингэчгээр нэг тайвширчдаг да. Ээж энэ дээр сэтгэлээр унаад байна. Би ээжтэй би яаж тусалчих вэ гэдэг бол хүүхдүүд ээжтэй туслаад байгаа байхгүй. Тэгсэн чи ээжүүд ингээ хүүхдээ шөмжилж хараад идэг. Энд ч надад дүүгээ хараад тусалаад байна шүү дээ, тий. Тэгж яах чинь л энийг дутуу иччих. Энийг сүрэг иччих. Тэгэл нэг хичээл мичээлдээ оройтод би нэг автобусанд явж байхдаа ингээд явж байхад нэг ээж хүүхд рүү ярьж байгаа байхгүй. Амар уцаар байна уу? Байна. Далжсан мудрагч тэр юулгаа сакс мастер юу гэдэг ам чи гэсэн чи. Ээж би сакс тоглож байгаа удаас нөгөө эртөөхт нэлж байгаа хгүй жоох хөвгт. Тэгсэн чи юу яар да яг одоо хайр гэж юм чаав. Авч илэн шүү. Амар тэгснэ салгачж байгаа. Тэгээ нөгөө хүүхд нь урдаас нүүж хэлж чадахгүй бүлдгнэл тэнд өрхий тэмч хүүхдтэйгээ тоолох сэтгэл зүйн хэрэгцээ байгаа шүү дээ. Яг ковид мовид айц бийж болно. Гэтэ хүүхдтэйгээ арай өөрөөр харилцаж болох байсан тэр ээж.
ээж магадгүй тэр хүүхдтэйгээ багштай харилцажсэн бол арай өөрөөр харилцаж шүү. Өө багшаа оройтсон уу? Миний үг хариулчаараа гэл айгуугаа ийдэг ээж болоод ярина тий. Тэгвэл хүүхдтэйгээ тэгж харилцахгүй шүү. Хүүхдтэй юу гэж. Харь аавт чийлнэ. Яг одоо яв. Тэгээд дараа нь аав руу залангуулаа. Чи тэрнийг юмд харь гэж хэлээч. Тэр сакс марс тоглоод байдаг гэж юм. Яг одоо яв гэж хэлж байна. Яг ийм ааш гарна. Тэгэд аав ээж хоёр нөгөө хүүхдийг чинь загнаад гэрт нь хариулж байгаа тий. Тэгээ нөгөө саксааш тоглож чадаагүй аав ээжтэй загнуулсан нэг 5 бөмбөг шийдснийхаа төлөө загнуулж гэртээ харж байгаа шүү дээ. За тэгвэл яг энэний эсрэг кейсээр бид яаж хүүхдтэйгээ харилцаж болох вэ юм бэ? Зүгээр миний хөө гадар ковид эрсдэлхтэй юм жоохон тогложод харьцаарай. Гэртээ тим хийчихэр гэсэн бол магадгүй хийн. Хүүхд танд туслахаа гэрт очиод хийн. Гэсэн чинь яг одоо ингэж дэлжээгаад тинээд яваадах юм гэртээ харь гэд хэлцэн хүүхэд дэлжээгаад гэртээ очиод аягаа угаахгүй л ахгүй. Тэгсэн чинь бид нар ингэж хүүхдэн болохоор миний удаас юм хэлж чадахгүй. Хүүхдэн болохоор ингэж яаж харилцаж болно гэд тийм харилцаг биш тэ заримдаа тийм алдаа гаргадаг би нэг өндөгш өгөөгүй юм биш. Сэтгэл хөдлөл өдөртөж чадахгүй ээжүүд бид нар тийм алдаа гаргадаг. Тэгээд дараа нь тэрийг боддгоогоор бас ялгаатай тий. Ингээд хэлчих юм бол миний үе илүү ойлгоно намайг. Ингээд хэлчих юм бол. Тэгээ хань ижилдээ хүртэл хүүхдээ хүсвэл өмөөрнө. Амар өмөр. Хүүхдтэй хэр халдаахгүй гэл нэг юм яриад байдаг шүү дээ. Хүүхдээ өмөрнө. Нэг аяга галч боллоо одоо. Ээж нөгөө яа аяга галч юм олч гэж хэлэн гутал аав сүртэй ингээл өмөрөл бөө хэрүүл гэрээр нэг гурвалжин дөвлөж юм болчих. Тэгэл аав нь ингээл гойдог байхгүй юу? Аав нь одоо ингээл аврагчийн дүрд орж байгаа. Хүүхд ингээл уул нь тэр хагалсан аяга ингээд сайхан ингээд хамаад аваад тавиад дахиж аяга хагалахгүй туршлагатай болж байгаа байхгүй. Нэг алдаа гаргаж байгаа шүү дээ тэр чинь алдаа. Тэндээсээ гой туршлагатай болох чинь. Тэгсэн чинь гинт ээж нь орж ирэл чи надаа хагалчлаа далж исэн юм надаа чи мөнгөөр авдээ хайран болор аяга надаа чи би 20 мянгаар ихтлгүүрийн тэндээс авч исэн люминарки аяга маяг гэл тийм гол хүүхд нь ингээл нөгөөдхийн бодоод стрессжижл аав нь дундуур нь орж ирэл ээж нь ингээл яллагчийн дүр тоглож байгаа байхгүй чи наадга бол чи наад мөнгө за тэгсний дараагаар аав нь орж ирнэ чи одоо үг цагийнхаа боловч тавар хайшин аяга ганц аяг сүртэй аврагчийн дүрд орж ирлээ тэрний дараагаар нь яг хүүхэд хохирогчийн дүр тоглоно. Нэр ганцхан аяганууд л намайг загнуудтай ээж нэр өөлн тий. Тэгэд тэндээс хүүхд юу сурав? Аав намайг өмөрчдөг шүү дээ. Би аяга гаргаснаас аав намайг өмөрчдөг. Би алдаа гаргах юм бол дараа намайг өмөрт юм. За эсэргээрээ. За миний аяга галтсан юм уу? За аяга галах сайн. Нөгөө Монголын үг маань гэдэг тий. За тэгвэл орой минь баярлаа. Сайхан шүүрдэд авчихгаа өмнө хөө. Хагалцхан ба шүүрдэд авдгийн гараа болгоомжтой гараа. Дараагийн удаа анхаарна үсгээ орхичул тэр хүүхд нэр ингэдэм юм дараа удаа болгоомжтой бай гэдэг мэдэж аавн тий. Тэр игээд ээж аавд бид ингэж нас намс ууснараа ингээ хүүхдээ би төгс би чаддаг гэдгийг тийм хандлага гаргаад байна л да. За та мундаг та ухаантай та чаддаггүй ээж болно уу? Та их дээд сургууль төгсөөд доктор профессор болсон ч байж болно. Та амьдралдаа их мөнгө олдог ч байсан байж болно. Гэхдээ та хүүхдтэй би мэднэ гэсэн хандлага эзэж битээ гаргана. Хамт мэдэхгүй. Би аав мэдэхгүй. Шин зүйл сурыг. Үнэхээр хүүхдүүдээсээ дутуу зүйл байгаа шүү дээ. Бид нар энэ компьютерийн програмыг хүүхдүүдээс дутуу мэднэ шүү дээ. Яг үнэндээ. Яг үнэнгээ үлээх юм бол энэ утас компьютерийн програмыг хүүхдүүд илүү мэддэж шүү дээ. Миний энэ утасны зарим зүйлийг манай хүүхд надаас илүү мэднэ. Би асууж л хэдэг. Тэгээ тэр мэдэхгүй гэдэг зүйлийг хэлхээс ичээд идэх хүүхдээс л дутуу мэднэ гэж. Сүртийн мэдгүй л хацс гэл. Тэгэл тэгснээ дараа нь ингээд хүүхэд нь танаас илүү мэдхээр та ингээд нэг санаа зовоод мэдэн хэрж ирсэн аа. Өөрөө хүүхдээс илүү жоох юм мэдчихээр л амар өнгөрөөд. Би наатах чи мэдэн штэ би нэг 30 40 жилийн өмнө ингэжсэн. Чи миний насны юу гэл ингээд. Тийм болно та ингээд хүүхдтэйгээ яг одоо харилцаагаа аврахгүй бол ирээдүйд та хүүхд чинь гэр бүлээд болоо ойлсон явнаа. Их сургуульд явнаа. Тэр үед хүүхд надтай холбогдохгүй байна. Яг холбогдохоо очив. Нэг хүний үгч хөрөн бүрт юм шиг цантай мантай гэх. Нэг сонь үгэлээ. Гэтэл өөрөө хүүхдтэйгээ сэтгэл зүйтэй холбогдоогүй, итгэлийг олж аваагүй шүү дээ. Хүүхд чинь танд яаж итгэ, айж танаас. Айж байгаа хгүй. Бас загнаад байна. Бас алдаа гарах хэрэггүй. Таны хажууд алдаа гарах хэрэг байхгүй. Тэр атга нөхөр хүртэл алдаа гарах хэрэггүй. Гэрт орж ирээд оймсоо талиж шидчих болохгүй. Эсвэл нэг гадуур явлаа гэхэд бас л алдаа гаргаж болохгүй. Тэдэн сарын тэдний өдөр тэгж яваастай чи гэнэ хошрогдор гардаг шиг. Алдаагийн шүүгээл ингэ суугаад. Ийм эхнэрийн толгойг ухах юм бол 1000 алдаа, хүүхдийн тийм алдаа, нөхрийн тийм алдаа, ийм юм л та.
Тийм болцсон байдаг. Тэрийг өөртөө анзаарахгүй тэгээд би болоод байна, би бүтээд байна гэсэн хүмүүс маш олон. Тэгээд ингээд энэ тентхийн лайв дээр хин хэнийг шөөмжилж вчин тийм хүмүүс. Яагаад гэвэл өөрөө дотроо асар их шөөмжилт амьдарч байгаа. Өөрийгөө шөөмжилж байгаа. Хүүхдээ нөхрөө шөөмжлээд байгаа хүмүүс өөрийгөө дотроо маш их шөөмжилж байгаа. Хөө чи ямар царимтай юм, чи ямар үрт итгэлгүй юм, чи ямар арчаагүй юм гэл өөрийгөө шөөмжлээл юм. Нэг юм хийсэн гэсэн өөрийгөө шөөмжлээл юм. Дотоод нөгөө сөрөг дуу хоолой юм. Баян зовоож идэг. За дотоод сөрөг дуу хоолойтойгоо яаж тэндээсээ салахын гэдэг техник жохон техникийг бас та нартаа хуваалцъя богино хугацаанд. Магадгүй хүн болгоны дотор өөрийгөө төгсгөлдөр байх ирмэлцэх тийм хүсэл байгаа. Тэр нэг төгсийн синдром гэж хэлдэг. Гой хамартай ч маш гой уралтай. За энэ сэвтэй юм да. Мингтэй. Энийг аваа хичээлж бас хөөх юм уу? Талент дарахар тий. За нэг өсөө ургуулж арай царайлаг болох юм уу? Энэ бол төгсийн синдром. Та маш олон эмэгтэйчүүдийг харсан бах тий. Гой гоо сахны хагалгаанд орсон ч гэсэн. Гоо сахны хагалгаанд орсон ч гэсэн дахиад ингээд томруулаад эсвэл ингээд өндөрсгөл гэдэг тий. Энэ бол төгсийн синдром. Танд тийм синдром байдгүй. Үнэхээр гоё эмэгтэй байгаа байхгүй юу? Ингээд харахад бол үнэхээр царайлаг гоё эмэгтэй багт чинь заавал нэг өөтөө хэсгийг хараал. Энэ хөл жоохон гадагшаа шүү дээ. Уулзсан гутал ингээл яран гутал. Миний найз ямар гоё болцсон ингээл ярих гэхээр л энэ дэр нэг юм батг гарцсан байгааз. Муухай сорин үсээд энэ дэр нэг үрчлээ гарцсан байгааз. Та заавал төгс бар биш үү? Гэтэ тэр Европ кинонд гардаг шиг тийм гоё болох албагүй шүү дээ тий. Тэгэхээр таны нөхөр бас төгсөх албагүй байхгүй. Таны нөхөр заавал бусдын нөхөр шиг орж ирээл цэцэг орж ирээл эсвэл ингээл танд туслаад гэр орны чинь цуг цэвэрлээл эсвэл ингээл бидний толгой дотор ботсон бодлыг нэгт уншаал. Яг миний харин бодол яг ийм юм дээр сэтгэл зүгээр санаа зовоодох шиг байна даа гэл. Тим том хүлээлтийг үүсгэждэг байхгүй. За тэгэхээр тэгвэл одоо бид харин өөрсдөө дотор ямар сөрөг доолотой амьдардаг. Чи ямар арчаагүй, чамаа хинч хайрладгүй, чамаа хинч тоодгүй, нөхөрчөө хүртэл таахгүй байгаа сте. Чамаг одоо орхиод явлаа. Өөр гоё юмхтай гараад ирлээ хаялаа чамаг. Чи ийм арчаагүй юм чинь чамаг тэгнэ штэ. Эсвэл энэ өөртөө жоохон энэ ийм гоё юмхтай ах чинь тэр одзаа юм аа нүр мөр удаад ийм гоё явж ахт чинь чи хардаа өмнөх амьдралдаа алдцсан. Чи ингээд өөрөө ойлгохтойхон шиг явсан бол өмнөх амьдралдаа алдахгүй байсан. Эсвэл чи их дээд сургууль төгсөөгүй штэ. Тэр төгссөн. Чи угаасаа л юм толгоо мотоо хөтээсэн. Энэ бол таны дотор байгаа сөрөг дуу хоолойгоос яг бодит юм зүйл биш. Энэ дуу хоолойг яаж дуулах юм? Та би царай мутай эсвэл миний хамар намхан эсвэл энэ юу гэдэг те одоо өөгөө хэлээд ивэл өндөршгөөгүй юм байхгүй чинь зөндөөлөө байгаа шүү дээ. Тэр бүх сөрөг дуу хоолой бид нар дуугаа олгож болно. Яг өнөөдөр яг ингэ бичээрэй. Би энэ дэвтрээр гаргаж ирэх нь. Энэ талаа дэвтрийнхаа хоёр талд энэ коучинг гэдэг юм шүү за. За эхнийх нь болохоор би царай мутай гэдгийг хичээл та. Би царай мутай, би сэвхтэй эмэгтэй гэдгийг хичээ. За тэгвэл хоёлоо энэ сэвхтэй эмэгтэй гэдгийг яаж эерэг болгож болох вэ те? Жишээ нь сэвх бол хүнийг чимж болдог зүйл. Жишээ нь Америкт сэвхийг ганга хүмүүс сэвхтэй хүмүүсийг ганган гэж үздэг гэдэг тийм юм оруулж болно те. Эсвэл жин ихтэй би тарган эмэгтэй өстой муухай одоо бараг 100 өгч юм өстой ой гутмаар юм а гэдэг тийм мессежлээ ингээл хариугаа барьж үзэж мүзэл те. Тэгвэл оронд нь би тэгвэл юм жин ихтэй байгаа юм бол энэ жин ихтэй байгаа чинь миний стрессийг авч гараад байгаа зүйл шүү дээ. Стресс ихтэй байгаа болохоор би жин ихтэй болоод байгаа шүү дээ. Тэгэхээр би тарган болохоор энэ стрессээ ард гарч чадлаа. Одоо харин тарган юм чинь би тур гарах замыг олоод бусад эмэгтэйчүүдэд тусалж өгч болох юм шүү дээ гэдэг талаас нь хааж болж. За тэгвэл дараачих нь за царай муутай өрмөс төрхтэйг өгнөд гараад байгаа шүү дээ. Тэгэхээр эсвэл би амар залхуу шүү дээ. Би залхуу энэ аяга бүрэн жугааж чадахгүй арчаагүй тийм ажилгүй эмэгтэй. Орой минь би залхуу бусад эмэгтэйчүүд тийм юм ба биш аяга шаа зугааж чаддгүй. Өстой заваан гэж өөрийгөө шөмжилдэг гэж болно шүү дээ. Яг л хөвчлэн ээж аав нь багтан охтуудыг ингэ шөмжилдэг байхгүй. Яана ганц аяга угааж чадахгүй одоо нөхөртөө гологдноо яана. Энийг юм одоо нөхөртөө гологдно, хадамдаа гологдно ийм заваа юм чинь. Тийм үг сонссон болохоор өөрөө ингээ аяга дутуу угааж чадахгүй тэгээд аяга угаах болгонд найцтай. За одоо заваарчин. За одоо хадамдаа гологдчихно гэдэг айц нэг далд хунзраас ингээ зовоод байгаа байхгүй. За тэгвэл залхуу гэдэг чинь би илүү буур суурьтай бодож чадна тий. Би илүү буур суурьтай бодож чадна. Тэгвэл энэ
энэ дэлхийд дээрх бүх нээлтийг залхуу хүмүүсээс мэддэг хэрэгцэх хэрэг байхгүй. Тоос орчиг залхуул хүмүүс бас хог шүртгийг залхуурсан. Энд чинь бас даваа чанар. Тэгвэл би энэ залхуу чанараа ашиглаад юу хийж болох вэ гэж бодож байна шүү дээ. Орлогын нэмэгдүүлэхээр энэ ашгүй нажиг ийм залхуу хүмүүс хороогоор дүүрэн байгаа шүү дээ. Тэгвэл тэр залхуу хүмүүс өөрөөс ямар нэгэн гаргаж болох юм шүү. Тантай адилхан хүмүүс энэ хороод дүүрэн байгаа. Дөрвний нэг нь тантай адилхан гэж боддоо. Одоо жишээ нь дөрвөн улирлын энергийн тест өгж байгаа байхгүй. Тэрэн дээр би креатор гэж гарсан гэдсэн шүү дээ. Тэгэхээр энэ хүн энэ дэлхий дээр дөрвний нэг нь тийм бүтээлч хүмүүс байж шүү дээ. Дандаа шинэ юм хийчихсэн, шинэ юм бий болгох гэсэн. Энэ балыг гэхэд арай өөрөөр яаж гаргаж болох вэ? Тэ гэх мэтчлэнгээр энэ цамцыг гэхэд өөрөөр яаж бие дамраа гаргаж болох вэ? Жишээ нь ингээ хоёрын өрдөг хүмүүс зөрүүлсэн цамц яагаад байж болтгүй юм? Хоолойтой цамц өмсч чаддгүй хүмүүс байдаг шүү дээ. Гэл боддог ч юм уу те. Тэгвэл яг тантай адилхан хүмүүс зөрүүлсэн тийм бараа бүтээгдэхүүн яагаад байж болохгүй юм? Тэрийг ингээ бодвол шал өөр шүү дээ. Тэгвэл бид нар харин сул талаа давуу тал болгож болохоор болчихлоо шүү. Тэгэхээр заавал дотоод шүүмжлэгч ямар ч дотроос хашгирж байгаа тэр зүйлийг бид нар сөрөг юу ойлгож болно шүү. Ямар нэг дасгал хийхгүй дунд нь хайцсан байлаа гэхэд хүн болгон шантрахгүй байдаг шүү дээ, тий. Дасгал хийнэ гэж өөртөө амсан амлалтаа хүрээгүй ингээд сэтгэлээр онцгой байдаг шүү дээ. Би нэг юм наад гарч чадсангүй ачиг гэх юм. Би дахиад шинээр эхэлж чадна шүү дээ. Зөндөл хүн тэр байтугай энэ гэрлийн чийднийг зохиосон 1000 удаа оролцсон шүү дээ. 1000 удаа шинээр эхэлсэн л шүү дээ. Дунд нь ягаад шантарсан үе байсан л хэлбүүд тий. Бид нар зүгээр түүх уншихтаа дандаа бүтэлтэй гой түүхийд л уншаад байгаа байхгүй. Мэдээж ингээл одоо ингээд жишээ нь Диснейлендийн Walt Disney-гийн түүхийг уншаад дунд нь бүтлгүүцсэн зөндөө жишээ байхгүй. Бид нар бүтлгүүцсний зүгээр хаяад бүтэлтэйг нь ачаал хоог л болгосон шүү. Тэгэхээр та өнөөдөр яг тэр сөрөг дуг болог яг та чи дугаа ижи гэж байгаа. Тэгэхээр сөрөг эерэг болгоод үзээрэй заяа. Тэгэхээр энэ таны хандлагыг эерэг болгохоос гадна бодлыг чинь эерэг болгоно. Тэгээ өнөөдөр чинь их бэлгшээлтэй өдөр учраас яг ингэж хийгээд үзээд өөрийнхөө сэтгэл санааг эерэг дээр төвлөрүүлээрэй. Тэгэхээр эерэг дээр төвлөрүүлсэн байхад нөхөр хүүхэд ааш нь алдахгүй нөхөр ааш нь алдахгүй хүүхдийнхээ учрыг өөрөө олоод эхэлнэ. Яг л та өөрийнх учрыг олоод эхэлж байгаа болохоор тэр хүмүүс эергийг хараад эхэлж шүү дээ. Бид зүгээр л хүн 50% та хар цагаан байхад харыг илүү харчих гээд хэлээд байгаа байхгүй. Энэ нэг болохгүй байна да. Энэ бүтгүй байна да гэл. Нэг халамжгүй нөхөр байла. Гэтэл тэр амьдралыг асар маш том аваад явсан гэдэг байхгүй. Тэгэхээр урдаас мөнгө бүгдийг шийдэхгүй хайр бүгдийг шийднэ гэл. Нөгөө ядуу сэтгэлээ гаргал. Мөнгөөр бүгдийг шийдэж болохгүй шүү дээ гэж мэл. Мөнгө хайр гэдэг зүйл чинь хоёулаа шал өөр хоёр зүйл байгаа байхгүй. Тэгсэн чинь хоёул ингэ заавал хүчээр нийлүүлж ирээд би мөнгөгүй байх хэрэгтэй гэдэг мессеж толгойд өгөөд ш. Тэгээд тийм пост мотыг явахад доор нь лайк дараал. Би мөнгөгүй ч гэсэн аз жаргалтай байна гэл. Тэг яг үнэндээ мөнгөгүй аз жаргалтай хүн байхгүй шүү дээ. Эмнэлэг өвдөд хөвтгээд ковид эмчилгээхэд хэдэн 100,000 төгрөг ороход тэрийг гаргаж чадахгүй аз жаргалтай би мөнгөгүй ч гэсэн аз жаргалтай гэхгүй шүү дээ. Тэгэхээр яалч би ядуу сэтгэлтэйг тэмцэн сэтгэлгээтэйг тэмцэн. Тэгэхээр сүр аргагүй юм биелээ. Тэгэхээр өнөөдрийнхөр таны сөрөг дуу хоолой. Альва нэг зүйлийг шөөмжилж хараад байгаа тэр зүйл чинь таны асуудал шүү. Хүүхд чи ааштай гад бол таны аашны асуудал байна. Нөхөр чинь залхуу харагдаад байгаа бол танд ч бас залхуу байна. Тэгэхээр та эхлээд өөртөө ажиллаарай. Тэр сөрөг дуу хоолойг дугаа болгоорой. Дугаа болгож сурахын тулд их хүчин чармаалт орно. Нилээн шөөмжилдэг бидрийг багаас эхлэж шөөмжилсэн болохоор тий. Нөгөө загс байсан чинь модон дайвар гэж хүчилсээр хагаад сургуульд орсон чинь даруухан бай онц сурах гэсээр хагаад бидрийг нилээн их гимтээсэн зүйлүүд зөндөө байгаа шүү дээ. Нэг аяагуугаас нь жил дутуу байна гээл, нэг хог шүрцэн жил дутуу байна гээл. Тэгэл юм хийхээр загнуулчих гал шийдвэр гаргах чадахгүй бэлтгэнэл аав ээж хамруу хараал. Тэгэл ингээл шийдвэр гаргах гэж нэлээд удаан гаргана. Нөхрийн амыг харна. Ингээл бусдын амыг хардаг болцсон. Бусдаас найз нөхдөөс асуунаас энэ яадаг бол гэл. Нэг гутал авсан гэсэн найзаас асууна. Энэ надад яах бол. Уул миний хүлэнд орох гэдэг шүү дээ. Тэгсэн чинь энэ надад зохих уу мах уу. Тэгсэн чинь энэ чинь уул нь өөрийнх нь шийдвэр штэ. Өөрийнх нь шийдвэр. Миний хүлэнд таардаг. Миний өөрөө мэдчих хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь тэр нь ч байхгүй болцсон. Бусдын амыг хардаг болцсон. Бусдын шийдвэрээр явах гээд идэг болцсон. Шийдвэрээ уд гарахтаа маш удаан болцсон. Тэгэхээр ийм сэтгэлгээ тэлэх номнуудыг бас авч уншаарай манайхан. Энэ сайтны сэтгэлгээний нууцсан дээр ядуу сэтгэлгээгээ шууд харна. Би юун дээр ядуу сэтгэлгээ гаргаад байгаа юм болов. Оо ийм зан чи ийм байсан юм шүү дээ. Хитгэн 10,000 дуулцахад тухайн хүний санхүүгийн дансандаа хэдэн төгрөгтэй шууд тодорхойлж болдог гэж байгаа байхгүй. Таны
амнаас гарч байгаа үг чинь таны дансанд хэдэн төгрөг байгааг, ирээдүйд ямар амжилттай явах юм, амжилттай явах юм бүгдийг хэлээд өгч байна. Хин гэдгээс та бүр илэрхийлж шít. Хин гэдгээ зүгээр тавх уу, гарах уу, шүүмж хэлж байгаа хүмүүсийн амьдрал ямар байх вэ те? Би нэг таксинд суулаа л да. Тэгсэн чи тэр таксинд сууж байгаа өвөө дандаа ингэж энэ дэлхийн болт бүтгүй бүх зүйлийг ярьж байна. Монгол улс болохгүй байна. Ардчлал болохгүй байна. Зоригийг тэр алсан. Би тэр алуурчингийн танина. Би бүр гайхчихмж юм зоригийн алуурч яасэл. Тэгсэн чинь ингээд Монгол улсын зах зээл болохгүй байна. Энэ болохгүй байна. Энэ тэнэг толгоонод байгаагүйсэн бол Монгол өмнөд хөгжсөн байгаа. Ардчлал бидэнд хэрэггүй. Капитализм бидэнд хэрэгтэй. Тэгээд маш их нервжсэн тэр өвөө. Тэгээ би өвөө та одоо ингээд энэ яг улс нийгмийн амьдралыг яриад та тэр хүнийг ярьснараа таны амьдралыг юу өөрчлөлтөө юу дэвшээд байгаа юм бэ? Асуусан чинь би мэдчихээн. Тэгтэл уурах тийм. За тэгвэл ингээд та Монголда шинэ юм хиймээ гэж бодож гин үү? Та тэгвэл ингэж үгэлж яхаар гоё шинэ юм хийл та залуу хүмүүстэй та гоё сурсан мэдснээ хуваалцаач гэсэн чинь. Амар ухаантай юм шиг надтай ярьж байгаа юм л та тэр өвөө. Тэгээд би бол улс нийгмийн бүтээсэн тэр үедээ бол ингээд гялалзч явсан хүн гэл яриад байгаа. Тэгвэл та ингээд хойч үедээ юу ингэж та нар хөлдөөчүүд юм чи та нарт хэлээд ах юм байхгүй. Юу яриад байгаа. Та нарын ирээд угаасаа бүрхэг байна. Та нарын хоёр улс гүрний дунд байгаа тэнэг илжгнүүд гэдгийг мэдхүү. Тэг нэрэж тэнэг илжг юм шиг гэнэ. Яагаад гэсэн чи та нар ингээд Орос, Хятад гэдэг хоёр улсын дунд гэл ингээд юм яриад. Гэтэл энэ хүн дотроо бас асар шүүмжлэлтэй амьдарч байгаа байхгүй. Бусад зүйлээс дандаа бурууг хайж штт. Улс нийгмээс хайж юм. Айгүй хүүхдүүд залуу нийгмээс бүх хүнээс хайж байна. Тэр хэдэн онд нас орсон тэр зоригийн хэрэгээс хүртэл өөрийнхөө амьдралын болохгүй бүтггүй байгаа зүйлийг холбож ярьж шít. Болохгүй бүтгүйг ярил зөндөө л болохгүй бүтггүй байгаа ш. Чантардаг юм яриад сөрөг юм яриа суул. Хүн болгоно л энэ дээр ингэ сөрөг юм яриа суу штэ. Тэгэхээр та хин нэгний буруутгах чинь үү? Хөрөөс болж байна. Хүүхдээс болж байна. Хүүхд ааштай учраас. Эсвэл ингэ хин нэгний өмнөөс ингэ мэдэмхийрээд байна. Би энэ ирээдүг бол дагаал явчихна. Би нөхөрт бол заагаал явчихна. Хатан ухаан гаргал нөхрөө ингээл би бол заач. Би бол ухаантай. Миний ухаанаар хол явна шүү. Гэхдээ энэ яг хилэлцэж ингэж хоёр сэтгэлгээ ингэж олон талаас нь харж иж нэг шийдэл гарна гэдгийг ерөөсөй ойлгохгүй. Хүүхд хүртэл нэг хувь хүн болоод ингэ тантай сэтгэлгээний хувьд асар өөр өргөн цар хүрээдээ сэтгэдэг болсон. Одоо энэ надтай ингэ ярилцаж яг нэг хэвтэй харилцаанд бид хоёр учирдгаа олцож бид хоёр нэг шийдэлд хүрч миний хүүхдийн амьдрал юм аа. Миний хүүхд цаашдаа 40 50 жилдээ энэ мэрэгчлэр ингэж өөрийнхөө өсөлт дэвшлийг бий болгоно. Миний хүүхд монголоор хязгаарлагдахгүй тийм хүүхд болно. Дэлхийн болон хүүхдээ дэлхийн болон гэдэгт нь итгэдэг ээж аав яг хідээдэг бол тээ. Зүгээр л нэг ажлын байраар төсөөлөд байгаа хүн нэг ширээний ард очиод хитэн төгрөг болоод сар болгон дансанд дон гэж цалиа ордог тийм хүн төсөөлөд байгаа. Ажилтаа бол амьдралтай бол тэгвэл яг тэр хүүхдийн хүсэл зорилго нь юу юм? Ирээдүйд яг ажилч ангийн хүн болох гээд байгаа юм уу? Бизнесийн ангийн хүн болох гээд байгаа юм уу? Монголд нэр бизнесийн талаар сургалт ерөнхий боловсролын сургуульд ордог болох гэж байгаа гэсэн судалгаа байлээ. Эхнээс орж иж байгаа сураг байлээ. Гадаадд бол байнга орд юм байна л да. Бүр багаас нь бизнес сэтгэлгээний талаар ингээд ордог. Бизнес гэж юм байдгийг гэдэг анхан шатны ойлголтууд өгдөг. Бид нар болохоор бизнес гэдгийг ойлгохгүй шүү дээ. 8 чин гэж юу юм? Бизнес гэж юу юм? 90-аад онд нэг гахаа үрж явж исэн хүмүүс гэл. Тэгсэн чи тэр бизнес зүгээр бүр хоёр төрлөөр бүр ингээд өөрчлөсөн маш том ойлголт юм л шүү дээ, тийм. Тэгэхээр ингээд хүүхдүүдтэйгээ хамт суралцаад, хамт ойлгоод, хамт ирээдүг бүтээгч байгаа бол заах биш харин хамт зөвлөлтөө санаа бодлыг сонсоорой. Би ингээд аавч учраас, би ээж ч учраас чамд бүгдийг заана гэд. Та төгс төгөлдөр биш, таны амьдралын төгс байсан ч гэсэн таны амьдралын хормоор нэг хормоор таны хүүхд амьдрахгүй. Таны алдаа, та өмнөх амьдралтаа алдсан алдаа, итгэл алдсан тэр зүйлээр таны хүүхдийг ирээдүйг хязгаарлах гэсгүй байхгүй. Хүүхд алдах алдаагаа өөрөө хариуцлага өөрн тэндээсээ сурна, туршлага авна, тий явна. Харин та хүүхдийг коучлах гэдэг байгаа бол тий үгийн сонголтын дээр шууд үгүйсгэдэггүй наач юм биш гэж хэлэх үү? Эсвэл арай өөрөөр хэлэх үү үгийн сонголтын дээр хүртэл анхаарна тий. Энэ тал дээр илүү анхаараарай. Тэгээд хүүхэд ааштай биш. Харин та дотроо ааштай байгаа шүү. Яг үнэндээ. Хүүхэд нэг эвдэрч тэгэл бидний бодсон шиг эвдрээл ааштай өмгтөө өсвөр насных тийм сүртэй зүйл байдгүй л дээ. Харилцааны өөр хүүхэд надаас өөр гэдгийг ээжүүд хүлээн зөвшөөрөг, аавд хүлээн зөвшөөрөг гэдэг байхгүй. Яг миний үг салан балан юм байна. Начиг нямаа биш юм байна. Начиг цэвэрч биш юм байна шүү дээ.
Наа чиг ингэ шинэ бүтээх инженерийн сэтгэлгээд наа чиг юмч болох албагүй мэн гэж бодож байгаагүй л хгүй бид нар. Зүгээр бидний толгойд дотор нэг хитгэн мэрэгжлээд байхгүй юмч цагдаа юу гэдгийг багш надад төрийн албаагч мэрэгжлүүд юм хаашин тий. Тэг шинээр дэлхийн нийтэд зөндөө мэрэгжлүүд гарчаад байгаа чи тэрийг сонирхож гэж бодохгүй зарим нь. Тэгэл манай хамаатны тэр одоо л ингэ газардахгүй бусдын амьдралын түүхээр өөр шууд копи хийдэнэ шууд ингэ хүүхдээр явжаад таарахгүй хувцас өмсүүлчихвэл яах вэ? Тэгсэн чи тэр нөгөө 3 настай хүүхдийн хувцсыг 5 настай хүүхдэд чихэд өмсүүлсэнтэй л адилхан юм болно шүү дээ тий. Тэгэхээр таны хүүхдийн сэтгэлгээний цаар хүрээ магадгүй дорж дулмаагийн хүүхэд одоо архитектор эсвэл ингээд инженер эсвэл ингээд эмч болоод андаад байгаа тэр олон цалин их мөнгөийг аваад байгаа тэр цалингийн төвшнөөс магадгүй таны хүүхэд бүр илүү бүтээх тийм чадвартай хүүхэд үйл яах вэ? Тэгсэн чи та зүгээр л нэг дорж дулмаагийн хүүхдийн сэтгэлгээгээр хүүхдийн сэтгэлгээг хязгаарлагдсан мэл яах вэ? Таны 20 дугаар зууны ажилчин ангийн сэтгэлгээ мөнгөний ядуу сэтгэлгээ чинь хүүхдийн ирээдүг боожсон бол яах вэ? Энэ талаар бас нэг бодоод үзээсэй. Бас тэгээ хайр дурлалын тал дээр хүүхд яагаад өргөж болохгүй юм? Бид нар яагаад нэг заавал нэг жирэмсэн болно эсвэл нэг дандаа 2 дугаар хүүхд алдчихгүй гэдэг айцаар хандаад байгаа. Хүүхдэд итгээд яагаад энэ талаар нээлттэй ярьж болдгоо те? Гадаадд ингэ нээлттэй ярьдаг шүү дээ. Бүлгийн харилцааны талаар ингэ ярьдаг. Бид нар юус нээлттэй ярихгүй. Тэгэл ингээл ээж та ингээд гэд хүүхд хүртэл тантай нээлттэй ярьж чадахгүй. Тэгэхээр энэ талаар ингээд хүүхдтэй нээлттэй ярихаас ичээд яг гой зүг ойлголт өөртөө чадахгүй учраас тийм байдаг. Гэтэл яг үүндээ хүүхдтэй ингээд эрэгтэй хүнийг танин мэдэх процесс хүүхдэд байдаг шүү дээ. Ингээд үерхч мэрэгчээс үгүй гэл. Гэтэл нөгөө айцаар нь л ингээд байдаг. Чи тэгч вэ? Чи ингэж вэ? Тэгэл яг хорсон юм л хүмүүс явдаг шүү дээ. Үүндээ хүний тархины онцлог. Бүр та нар итгэхгүй байгаа бол ингээд хоёр тамхины зураг дээр очиод онгой байдаг үстэй. Нэг нь энд нэг хорт хавдрын зурагтай, нөгөөх нь өргөдөл гэд. За тэр өргөдлөөс нэгийг авъя да. Тэгээд тамхи хортог мэдсэн мөртлөө бид нар татаад арх хортог мэдсэн мөртлөө уугаал явж байгаа үстэй. Тэг яг энтэй адилхан болохгүй гэдэг хаа чинь улам сонирхолтой хүрнэ шүү дээ. Тэгсэн чи буруу талаас нь ажиллаад байна. Тэгээ бүр ингээ хилчмээр санагдаад энэ лайвыг ороод ирлээ. Тэгээд сургалтын талаар маш олон хүмүүс надаас асуусан. 1 сарын хугацаанд явагдана эрчимжүүлсэн байдлаар тэгээд үйлдэл дээр явна. Үйлдэлээс үр дүн гаргаад явах юм аа. Зүгээр нэг эмгэр гаргаад эмгэр явдаг. Эсвэл нэг сертификат гэдэг нэг цаас өгөө. За болоо. Нэг урам зориг өгвөл ингээ салцдаг тийм сургалт төрөөсөө биш. Та өөртөө нэлээд ажиллана, өөртөө үйлдэлээр ажиллана, өөртөө нухна. Танаас бүх зүйл шалтгааллах тийм сургалт. Чиглүүлэгтэй. Та өөрөө жинхэнэ үйлдэлээ хийгээд жинхэнэтэй бүх ачаагүй зантайгаа алалцаад явах юм уу? Эсвэл ингээд яг одоо ядуу сэтгэлгээ тайвшраад амьдрах юм уу гэдэг сонголтын сургалт юм шүү. Тэгээд төлбөрийн хувьд 288 мянган төгрөгөөр явагдана. Харин өгч байгаа үнэ цэний хувьд бол бараг 10 нуглах хэмжээнд үн цэнийг өгнө. Яад үл энэ мэдлэгийг олж авахын тулд энэ ингээ өөртөө хэвлжүүлээд үйлдэл болохын тулд маш их зүйлийг би зарцуулсан байхгүй. Цаг хугацааг өдрийн хэдэн цагаар суралцаад маш олон зүйлийг даван туулсан. Тэр зүйлүүдээ яг ингээ гоё идэхэд бэлэн болох хоол гэдэг шиг тийм зүйл бэлдээд өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ илүү эрхчил гэхэд энэ мэдээж ингээд шал өөр болоод явна. Тэгэхээр яг одоо амжаад суралцаад аваарэ. Дээрэс нь энэ сэтгэл засал гэдэг зүйлийг би маш олон охтуудад өгөөсэй гэж бодоод байгаа байхгүй. Яагад бол ээж аав салцсан охтууд яг дараа нь салдаг байхгүй юу? Яг үнэндээ ингээд та нар ажиглаад хараараа хүний амьдралыг. Ээж аав нь ингээд салаад явсны дараа охтууд нь бас амьдралдаа алдсан байдаг байхгүй юу? Би бас тэр нэгний жишээ. Тэгэхээр яг ингээд алдхаас өмнө анх хүүхдөө ирэхээс өмнө ингээд хүүхдүүдтэй тэр талын ойлголтыг энэ гэмтлийн сэтгэл заслыг өгчвөл ирээдүйд ингээд амьдралд нь маш том хөрөнгө оруулж байгаа байхгүй юу? Бүхэл бүтэн ирээдүйн гэр бүл төлөвлөлтөнд хүртэл нөлөөлж болно шүү дээ. Яг тэгвэл сэтгэл засал гэдэг зүйлийг хийж байгаа учраас шинэ хуудасаас эхэлж шүү дээ. Тэгэхгүйгээр яг нөгөө ээжийнхээ гэмтэлтэй сэтгэл зүгээр л хүүхдэн гэдэг яваад шүү дээ. Ээжээсээ хайр дутаа авсан, хаягдсан гологцсон мэдрэмжтэй. Тэгээ хаягдсан гологцсон мэдрэмжтэйгээ нэг эрэгтэй хүнтэй уулзаад гэрлээ, нэг эмэгтэй хүнтэй уулзаад гэрлэхэд тэр хүнээс хайр авч чадахгүй, авсан ч гэсэн сэтгэл хангалуун байхгүй. Тэгээд тэр хүнээ дахиад нөгөө хогшчнууд дараа шүү дээ. Нөхрөөс боллоо саллыг хүүхдээ аваа саллыг гэдэг ч юм. Тийм чи зөндөл ах шүү дээ. Тэгэхээр би маш олон тийм сэтгэл зүйн гэмтэл авсан охтуудад илүү орохыг хүсэж байгаа. Тэгээд надад бас ганцаарчлсан сургалтууд бас авч байгаа.
гаднаас дотноос гэл холбогдоод ганцаарчлсан сургалтуудаар ажиллаж байгаа. Ганцаараа ярих илүү нээлтгээр байдаг. Ямар ч нуухаах юмгүйгээр нээлттэйгээр дээрс нь ингээд октод ээж авдаа ярьж чадаагүй зүйлээ яг сэтгэл зүйд нь юу болоод байгаа гэдэг шууд хуваалцдаг. Дээрс нь би бас маш олон хүнд ингээд ганцаарчлсан зөвлөгөө гэж үзлээ л дээ. Зарим хүмүүс бүр ингээд юу ямар ч үг хинтээж ярьдаггүй дув дугаа ингээд бараг хэд тоноход хажууд махт ярьдаггүй хүмүүс ингээд ярилцж байгаа байхгүй. Би тантай ингээд ганцаарчлж ярмаар байна. Миний сэтгэл дотор ийм байдаг. Гэхдээ миний дотор байгаа зүйлийг би илэрхийлж ярьж чаддаггүй маа. Надад ийм зүйл нь хэцүү байдаг. Надад ийм зүйл нь амархан байдаг. Тэгээ энийг ярьж ихээр хин нэг ойлгохгүй юм шиг санагдаад. Зарим хүмүүс нь бүр хүүхдүүд нэ маш хөөрхөн. Миний дотор нэг сүрэг юм яриад идэв ш намайг ингээд дугаа гэд эсвэл ингээд чи чадахгүй гэдэг. Тэгээд өөрөө ингээд сэтгэл зүй ингээд мэдрээд яваад байгаа байхгүй юу? Биднийг бодвол аль эрт мэддэг болсон байхгүй 2000 оны хүүхдүүд шал өөрлөлдсөн. Сэтгэл зүйн байдал нь бидрээс өөр бие даасан болцсон. Өөрийгөө ажиглалтын хүрд өөрийгөө анализ хийхдээ шал өөр болсон байна. Тэгэхээр тэрийг хүлээн зөвшөөрөө. Хүлээн зөвшөөрөө. Одоо Америкт байдаг манайд нэг дүү холбогдлоо л да мэрэгжил сонголтын тухайд би ийм дуртай гэд. Тэгээд чи тэгвэл яг ийм мэрэгжлийнхаа онцлогийг судлаагүй байхгүй зүгээр нэг кинон дээрээс гоё юм харцсан. Эсвэл ингээд фэйсбુક дээрээс нэг гоё ихч нарын зураг харцсан. Их мөнгө олд юм шиг үлээ. Коуч гэдэг мэрэгжил чи их мөнгө олд ингэлээ. Би тийм болъё. Тэр хичээл мундаг коуч болъё. За эсвэл би ийм бизнес хийдэг эмэгтэй болно. Яг тэр хичээл эсвэл би тэр хичээл жүжигчин болно гэдэг юм шүтэн биширдэг тийм хүмүүсийн адилхан болохгүй. Гэтэл өөрт нь тийм уур чадвар байхгүй л яах юм. Тэр жүжигчин биш ээ л яах юм те. Жүжигчний уур чадвар гэж нэг зүйл хөөч суур уур чадвар байх шүү дээ. Тэсний тэр мэрэгжилтэд яг ийм ардан гарч чадах юм уу гэдэг дээр асуултууд ингээд асуугаад явахаар нэрээ надад тохирохгүй би бодох хэрэгтэй юм байна. Би ингэх хэрэгтэй юм байна. Би нэрээ коуч гэдэг хүн чинь би өөрөө л ингэ яриад ах юм болов гэж утсан чинь тэнд чинь нөгөө хүний илүү яриулах тийм процесс бас болдсон юм шүү дээ. Би тэгвэл хүнд сонсох чадвар байгаа юм уу? Заавал зах зээлд эрэлттэй мэрэгжил рүү ингээ хушураад нэг баахан л нөгөө маркетингийн менежерт боллоо. Бас баахан л ингээл инженертэй уул уурхай инженертэй боллоо. Хэдэн ажлын байргүй юм. Тэр асуултуудыг бүгд мэднэ. Хариултуудыг ч баг харж байгаа хушуурал эсвэл нэг хамаатан сад нь айл ухаантай хүн дээр нь очил. За миний хүүхдийг ямар мэрэгжилт болох сонгодог. Би ч яг хар ажил хийж ирсэн. Миний хүүхдийг нэг гайгүй мэрэгжил сонгоод өгч үргэлж таатгач. Тэгвэл мэрэгжлийн хүн дээр очил доо өсвөр насны сэтгэл зүй яг тэр тестүүдийн үгүй ур чадрын тестүүд би 100 мянгаар өгчсэн тэр тест өгч ур чадрын тест 100 мянгаар цаа өгсөн тест чинь 4 жилийн төлбөрийг чи хэмнэх юм лөө шал хэрэггүй заримдаа ингээд хүүхдээ хүчээр нэг сургуульд оруул за нэг дээд боловсралтай бол гэд оруулчаад дараа нь ингээд 2 3 жилийн төлбөр өгчөөд нөгөөд сургуулийн аячин гол халаглаад дургүй юм да өгчихгүй шүү дээ халаглаад энэ эргүй юм бас ухаангүй юм гэмээрэл шүмжлэл. Тэгвэл яг шалтгаан нь яг анх ингээд их бодвол яадаг тий. Ярилцвал яадаг. Ойлгуул яадаг. Их судлуул яадаг. Бүр 11 12 дорноос нэг судлаад тэр тестийг нөгөөд тэр хичээлээр нь бэлдээд үзүүл яадаг. Бүр чадвал тэр ажлын байран дээр нэг өдөр авчид үзүүл яадаг. Инженер болохыг мөрөөдөд байгаа юм бол миний хүү инженер нэг иймэрхүү байд юм да гэх нэг өдөр инженерийн ажлын байран дээр очиод үзүүл яадаг. Би л хэд бас тийм жишээ биш шүү дээ. Би оноо судлаач эрдэмтэн шинжилгээний хүн гэж бодоод өөрийгөө би Эйнштейн шиг болно нэг тусал хийгээл дэлбэрээл ингээл шинжлэх ухааны нээлт гэсэн тийм хүн болно гэж өөрийгөө төсөөлөд орсон чинь Монгол тийм дэлбэрэлт хийдэг лабораторий байхгүй л шүү дээ. Цөөхөн тийм яг миний мотсон шиг тийм нээлт шинжлэх ухааны хөгжилт болоогүйсэн шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ миний бодлоор бол ингэж бодоод байгаа байхгүй юу? Миний бодлооч гэж тийм гадаад бас тийм төвүүд идэм байна. Яг мэрэгжил сонгохоор яг юу идэм ажлын байран дээр юу идэм тий тэр талаар нь ингэж үзүүлдэг нэг өдөр очиод үзүүлэл яа гэм бид нар нэг дургуцгүй бах тий нэг компанид очиод хүүхдэд ийм бид ингэ танилцуулаад эсвэл ийм маркетинг менежер болох гэдэг юм бол яг ийм ажил хийдэг штэ гэж жоохон амсуулаад үзүүл яа гэм бид нар нэг хоол идэ дасан нэгтцсэн бол ингэ амсаад ярваа штт тэгвэл тэр мэрэгжил надад тохирохгүй байна гэвэл бас тэр бодож болно штт тэр талаас нь ингэж яриад үзүүл яа гэм тэгхгүйгээр эсвэл нэг жүжигчин болно гэ мөрөөдсөн байгаа хүүхэд байж болно шүү дээ тийм маш гоё жүжигчин болно би авьяастай гэдгээд түл тэр суйсайхан багш нар очиж шалгуулад яг үннийг хэлүүлчихвэл яа тийм нэр авьяасгүй зүгээр сэтгэл хөдлөлөөр ингээ хөсөмжөд дүрээ үсгээд яваадсан бил яах вэ би одоо жишээ нь хин шиг жүжигчин болно гэж яриад байсан зуртаа гарч хамгийн алдартай жүжигчтэй адилхан гэдэг тэгсэн чинь тэр хүүхэд дур чадвар байхгүй бол тэр суйсайхан багш нар очиж миний хүүхэд нэрж жүжиглэх чадвар байгаа мó байхгүй юм зүгээр сэтгэл хөдлөлөөр хөсөмжөд дүрээ үсгээд яваад байгаа юм гэдгийг мэдээд авал илүү хялбар олон жилиг товчлох юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр тестүүдийг өгчвөл магадгүй амьдралын 20 жилийг наашлуулж болно.
Би тэр тестийг төгсөж байхдаа өгсөн байсан бол өөр мэрэгжил сонгох байсан байхгүй. Харин өөр яг өөрийнхөө одоо энэ ур чадвар дээр суурилсан мэрэгжил илүү амархан богино хугацаанд илүү амжилт болохоор тэр мэрэгжлээ сонгож болно шүү дээ. Гэтэл ингээд багада ээж аамаа сайн амжуулаарай, ээж аваа асардаг сайн хүн болоорой гэдэг мэрэгжил сонгосон юм шүү дээ. 70 хүмүүс бүр ингээд 4-5 настайгаас эхлээл сайн хүн болоорой, эмч болоорой, аавч хар ажил хийдэг болохоор хөлийн сайн барьж өгөөд миний юу эмч болоорой. Энэ бол миний талаас өгсөн юм шүү. Зүгээр л ээж аваа өртөө юм шиг амьдрах тийм 70 хүмүүс тийм юм суулгасан юм шүү. Бид нар бас хүүхдтэй тийм юм суулгаж байна анзаарах хэрэгтэй байхгүй. Мис болрол гэдэг яг мис болгож яах чам. Цагтаа болоорой, эмч болоорой гэж хэлдэг. Хүүхдийн өмнөөс ирээдүгэн шийдэд ярьсан шүү багаас нь. Тэгэхээр нөгөө хүүхд маань том болоод ирээдүйд мэрэгчлээ сонгохоор төөрөлж шүү. Нэр ээж багаас хэлдэгсэн мэрэгчлийг сонгох уу? Ээж хэмжүүлэх юм гэл. Тэр төрөлдүүлэх орн ингээд дэлхий дээр маш олон мэрэгжил байгаа шүү дээ. Одоо нэг эрэгтэй солон байна. Тэр надад гой санагцсан. Эрэгтэй салон, хумсны салон. Тэр маш их хөрөнгө оруулалт татаад маш их долларыг бий болгоцсон тийм эрэгтэй маникюр хийдэг. Тэгэхэд хүмүүс ингээд тэр нь болохоор юм хар сандал мандалтай эрэгтэй орчныг бүрдүүлсэн. Эрэгтэйчүүдийн хумсыг засдаг. Шин мэрэгчлүүд бий болоод ш. Бидний бүр таамаглахгүй. Тэгэхээр таны хүүхд ямар ч мэрэгчлтэй гэж болно шүү дээ, тий. Тэгэхээр бүр яг энэ хороо дээр таны хүүхдэд ганцхан онцгой байгаа тэр зүйл дээр тулгуурсан мэрэгжил. Дээрс нь ур чадвар дээр нь тулгуурсан тэр зүйлийг л олоорой гэж хэлэхэд дахин олон талаас нь ингэ яриад байгаа шүү. Тэгэхгүй тэгээд нэг хүчээр дайраад түрүүний хэлсэн шиг 20 дугаар зууны трактораар 21-р зууны онгоц руу дайраад ах юм дугуун таарна гэж ихэд ах юм. Тэгэд миний хүүхд болохгүй, миний хүүхд ааштай зөрөөд юм гээл. Гэтэ яг хүүхдэн зөрөөд байгаа юм өөрөө зөрөөд байгаа юм тэр гэж болохгүй л байна л да. Тэгээд за энийг хүрхийг хүслээ. Тэгэд бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд энэ удаагийнхаа лайвыг ингээ өндөрлөе. Тэгээд сөрөг дуу болгоо хүн болгон ялан дийлж чаднаа. Хугацаа орно. Гэтэ бид нар амархан зүйл юунд төрөдгийг мэдэн тий. Тэгэхээр хэцүү зүйл дараа нь биднийг илүү амархан зүйл төрөдөг шүү дээ. Тэгэхээр эхлээд энэ сөрөг дуу болоод байгаа тэмцээд дугаа болгоцсон байхад өөртөө итгэл бол нэмэгцээр л ах болно. Тэгээд чадах зүйлээ хийж чаддаг болтлоо л хичээгээд байгаа шүү дээ тий. За тэгэхээр энэ хөлөө ингээ өндөрлөе. Лайв өмнө өчсөн та бүхэндээ баярлалаа. За тэгээд сайхан амарцгаараа баяр таа.